байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээрээ би зурсан зураг яаж зарсан талаар гэхгүй. Анх удаа юм зарж үзсэн. Тэгээд өөрийн биеэр гэрэн дээр өрөөд үн бичээд зарж үзсэн. Тэр нь болохоор бороо арт маркет буюу зураачдын өөрсдийн гэсэн зурсан зураг зардаг. Тэгээд дээр нь өөрийгөө танилцуулдаг тийм ивэдт оролцож үзье. Тэгээд өгөгдсөн хугацаа болохоор надад 14 хоногийн хугацаа байсан. Тухайн үед яг болох өдөр нь болохоор ер нь бол 100 сартай ойрхон. Тэгээд шинэ жилийн уур амьсгалтай зургуудаа бас хэвлээд мэдчилгээ болгосон. Торон цүнх хийж зараа гэж бодоод дизайнын инженер хийгээд зургуудын шинээр зураад давхар ингээд нөгөө стикертэй хамт гаргасан. Тэгээд эхлээ зургуудаа зураад дизайнуудаа бэлтжээд хэвлэлийн газруудтай ярьж тохироод таг хугацаагаа тааруулах маруулах. Тэгээд тэр гоё зургсан зургаа эхлээд торон цүнх хийсэн. Энэ болохоор ланч боксны утаараа жижиг юм байна. Тэрэл нээр гоё. Хэлээ. Ямар өдөрч байна. Тэгтээ гоё. Twelve seconds later. Сэрмэ. Bruh. Сэрмэ. Хоёр өдөр ивэд мань болоод нэг өдөр болохоор жоохон сандарсан. Яг тэгэхээр бас тийм юм зорж үзээгүй. Бэлтгэх юмнууд бас айгүй байсан болохоор зарим юм дутууч юм уу. Тэгэл ямар ч гэсэн өглөө явж очивол ширээгээ сонгосон. Тэгээд аз таарч ширээ маань айгүй гоё барилалтай том ширээ байсан. Як це? Айрны. Би нэг амар олон болно гэж бодож амар олон болсон гэж. Юун тийх вэ? Чи хэрэг авчиж хэрэгтэй. Авчиж гэж байна. Би авчиж чадсан. Чи. Би байж байгаа. Чи видео гэж байж байгаа. Тэг. Ингээд юм даа. Зарим хүмүүстэй харьцуулахад миний явчихсан зүйлс одоо нэг олон төрлөөсөн. Зарим нь болохоор цөөхөн байсан гэх юм уу. Тэр олон цөөхөн хамаагүй ямар ч гэсэн бүх зураачдын арга барил, бүх зураачдын стил бүгдээрээ өөр байсан. Нийтлэг юм нь болохоор бүгдээрээ муур зурсан байсан. Яг юм зарах нь надад нэг тийм чухал санагдаагүй. Амар олон тийм зураачдтай танилцсан, шал өөр ертөнцтэй сонирхолтой хүмүүс. Бүх насны гэх юм уу. Одоо надаас жоохон бүр 12 той охин байсан баха. Ирнээс эхлээл ингээл дээдлийн насны хэд байсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд ямар ч гэсэн баха олон дүүнертэй танилцсан. Үеийнхэнтэйгээ бас танилцсан. Нэгдүгээр өдөр нэг тийсгээл өнгөрсөн. Хоёр дахь өдөр нь болохоор бороо арт маркет гээд зөндөө олон хүмүүс стори энтер хийгээд байсан болохоор хоёр дахь өдөр нь бол илүү олон хүн ирсэн. Өглөөнөөс орой хүртэл хөтөлгөөнтэй байсан. Тэгээд намайг дагдаг. Тэгээд зурсан зурганд маань айгуу дуртай гээд танихгүй хүмүүс ирээд мэнгэлээд явж байгаа нь амар гоё санагдсан. Тэгээд найзууд маань ирж бас хөөрхөн юмнууд авсан. Надаа кофе авч өгсөн. Дээлээс маань бас худалдаж авсан. Тэрэнд амар их баярлсан. Тэгээ надаа нэг амар сонирхолтой нэг асуулт жоох охин надаас асуусан. Тэгээ асууж агаад худалдаа авалт хийсэн байхгүй юу. Тэгээд асуулт нь юу байсан гэсэн чинь таны хувьд хамгийн утга учиртай зурагч нь юу вэ гэж асуугаад тэгээ би нэг зураг тайлбарлаж өгсөн чинь тэрийг маань тэр зураг болохоор ингээд дэвтэрэн дээр хэвлэгдсэн зураг байсан байхгүй юу. Тэгээ тэрийг худалдаж авсан. Тэр бүр надад амар юм тод дурсамжтай гэх юм уу. Одоо нөгөө хүний асуултанд хариулсан мөртлөө би нэрээ энийг ингээд амар утга учиртай гэж боддгийм биш үү гэж бас хор бодоод тэр үйл явдал амар сонирхолтой байсан. Тэгээд ямар ч гэсэн ийм үйл явдал, ийм ивентэд оролцоод зөндөө олон таньдаг хүнтэй болоод бүтээлүүдээ мэдээж зарсан. Гэхдээ зардлаа бол нөхөөгүй. Хоёроо хаа яриад
Гэхдээ ерөөсөө сэтгэлээр одоо юу тийм сэтгэл дундуур үлдээгүү. Зарах нь чухал биш. Ямар ч гэсэн энэ ивентэд орох нь маш гоё байсан болохоор. Миний хувьд болохоор хүмүүстэй ер нь нүр тулж уулзалгүйгээр сошиалор ч юм уу медиэр харилцаал ажил явагдчихдаг. Тэгээл мэйлээр захиалга аваад 6 нэг өдөр л одоо уулзаал хальт уулзаал хөргөж өгвөл тийм маягаар ажиллаж байжгаад яг ийм BB-тэйгээ уулзсан ийм амар олон хүмүүний дунд инээлдэж хөрөлцсөн ийм үйл явдалд оролцсон чинь ер нь яг ялангуяа ингээд ийм зураач, артист, креатор хүмүүс маань айгүй тотгошоогоо хүмүүс байдаг. Тэгээ аль болох ийм олон нийтийн ивентэд оролцож байвал бүрсэнд нь ч гэсэн айгүй хэрэгтэй санагдсан. Тэгээд зөндөө олон хүмүүстэй танилцах, уулзах, тэгээ бас өөр шинэ боломжууд бас гарч ирдэг юм байна гэж бодсон. Зурх хүсэлтэй зурдаг, дизайн хийдэг хүмүүс ах юм бол ер нь бол ингээд хүмүүстэй уулздаг ивентэд их оролцож байгаарай л гэж хэлмээр санагдсан даа. Тэгээ дахиад буруу арт болох нь бол ойлгомжтой баг. Тэгээ дараагийнхт нь ч гэсэн орохыг хичээнэ. Айгуу гоё дурсамжтай өдөр байсан. Тусалсан хүмүүстээ маш их баярлалаа. Зөндөө олон тусалсан. Дахиад тэгээд ирж уулзсан, миний бүтээлээс авсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд ийм юм байдаг, ийм үйл явдал болдог гэж одоо хэрвээ чи анх удаа олж мэдчихэж байгаа бол дараагийнхын заавал очиод үзээрэй. Үнэхээр сонирхолтой ивент шүү. За тэгээд энэ хүртлийн бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Цаашдаа 7 хоногт нэг юм уу 2 бичлэг тогтмол оруулахыг хийж байгаа. Тэгээд сонирхолтой байсан бол subscribe дараад, комент хийгээд, сэтгэлээ хуваалцаад, follow дараад ямар нэгэн reaction үзүүлээрэй. Баярлалаа. And I feel just fine. And I feel just fine.